За нөгөө аяду зөөлөн дарга маань асар уцаартайгаар ууртайгаар ярьсан ярилцлага урчин олон нийтийн сүлжээг ханрууллаа. Тэр чигээрээ хараал зүгхэл уур уцаар. Нэг зүйл анзаарагдлаа л да. Миянкол төрлөөл дайрч болохгүй гээд байх юм. Төр гэдгийг засгийн газар гэдэг утгаар нь ойлгодог шүү дээ бид. Хэрв тэр утгаараа бол Миянкол зөв ярьж байна. Гэтэл яг өнөөдөр засгийн газар руу дайрч байгаа нь хэн билээ тэгвэл Миегийн талынхан шүү дээ. Хэрв тийм бол одоо засгийн газар руу дайрч байгаа нөхдүүдийг одоо яаралтай баривчилж шууд шоронд хийх ёстой болно. Эсвэл энэ хуулиа мэддэггүй нөхөр төр гэдэг юм ач ойлгохгүй яваа юм байна. Төр бол бигээд ойлгочихж. Өнөөдөр ард түмэн ерөөсөө Миянколтыг л огцруулах гэж хуулиас хүсэж зөвхөн түүнийг л далд ороосоо гэж хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр төрлөөгөө дайрч болохгүйг донгосоод байгаа нь над руу дайрч болохгүй гэсэн үг болох нь байна. Ийм л байна. Төгсгөлд нь хэлэхэд Миянколт нэг л сэтгүүлчтэй бэлдсэн асуултанд бэлдсэн хариултаа уншиж дуусгалаа. Ерөнхий сайд хүрэлцэх харин олон нийтийн өмнө тэр олон сэтгүүлчдийн өмнө шууд нэвтрүүлгээр хүссэн асуултанд нь хариуллаа. Зүгээр тэр доор нь бичигдсэн комментуудыг нь л харчих. Ард түмэн энэ аяду зөөлөн хүнийг хичнээн их үзэн ядаж байгааг ойлгож болно. Миянколтод зайлшгүй улсын хурлж үлдэн засгийн газарч үлдэн. Ганц Миег зайлуулах гэж Монгол улсын төрөлсөг тэр чигээрээ донсолж байна. Ялангуяа ийм одоо идэгтэй үед парламентын нэр хүнд ийм их унтсан нийгэмд ийм их хэмжээний бухимдалтай төрийн нэг институц нь парламентыг тагаана гэдэг энэ санаачлал гаргацсан байх үед бол их л тийм бодлогогүй одоо нэг ийм одоо улс төрчийг хамгаалахын тулд нэг улс төрчийг одоо улсын хурлын дарга гэдэг албан тушаалтанд байлгахын тулд бүхэл бүтэн одоо парламент тусаар бас тоглож байгаа ийм нөхцөл байдал бас үүсвүтэй. За ер нь бол одоо Миёгомбын инх бол гэдэг энэ хүн одоо ямар их тийм том үн цэнээр энэ судал дээр одоо суух ёстой юм бэ гэж би бас бодож байна л да.